байнгын хороо болон хүний хөгжлийн байнгын хороогоор буюу харьяалах байнгын хороод ороод батлагдсан. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг чи яг хуулийн дагуу байна. Яахааргүй их усүр байна. Тэр их усүрүүдийн хооронд солилцох боломж байна. Тэрний оронд нэмэгдлээ гэсэн энэ таарчлаа тийм үү. За мэдээж би сангийн яамныхантай ч гэсэн энэ талаар ярьж байгаа, зөвлөж байгаа, хилцэж байгаа тийм үү. Өөр өөрсдийнхээ тооцоонуудыг нэгтгэж байгаа. За хоёрдугаарт эн чинь бид нар дараачийн ажил нь яах ёстой вэ гэхээр төсвийн байнгын хороор орох ёстой. Төсвийн байнгын хорооны тэгтээ ажлын хэсэг гэж байгаа тийм үү. Улсын хурлын гишүүд намын төлөөлөл орсон тийм. Тэр ажлын хэсгүүд рүү би зарчмын зөрүүтэй саналуудаа хүргүүлсэн, үндслүүдийг ярьсан, тайлбарлсан, хийсэн тийм. Тэгэхээр ойлголт бас ер нь сайтай байгаа тийм ээ. За нэг асуудал гарч чад байгаа нь нөгөө ус төрчлөлт үүсэж байгаа учраас төсвийн байнгын хорооны эрс зөрөхгүй тийм үү. Эрс зөрөхгүй болохоор нөгөө баталж чадахгүй. Ингэхээр зэрэг бид нар чуулганаар хоёрын асуудлыг хэлцэж чадахгүй. Энэ 7 хоногт орох хэрэгтэй байсан шүү дээ. Энэ дээр л асуудал үүсэж байгаа. Гэхдээ ер нь би одоо хэлэхэд энэ чинь эм чимлэгийн ажилчдын цалин, багш нарын цалин эдэн төгрөг байна тийм. Тэр цалин амьдралдаа хүртээмжгүй байна уу? 2 хувааж сая 600 төгрөгийг авахаар 800 мянга авчихаар энэ нь амьдралын хэрэгцээнд хүрэхгүй байна гэдэг нь бол хаана ойлгомжтой байгаа тийм үү? Бид нар бүгдээр л одоо энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд. За тэгэхээр чин зэрэг энэ дээрээ бол бүгд одоо санал бол нэг байгаа байхгүй юу тий? Их усрыг анханасаа тодорхойлж оруулж ирэх гэдэг асуудал нэгдүгürt байгаа даа. Тэгэхээр энийг ингэж маш том анхаарлын төвд оруулж ирснээрээ нэлээд олон хүмүүсийн одоо тий одоо юу гэдэг нь одоо бүхэл салбарыг хөдөлгөх нэгдүгürt хүч болж байна. Хоёрдугаар дийшээ зайшгүй анхаарах хэрэгтэй байх шүү гэсэн шийдвэр гаргагчны анхаарал байна. Гуравдугаар энд одоо ингээд тойргийн гишүүд ч гэсэн өөрсдөө бид нар үнэхээр хүндээ эмчнэрийн цалиг нэмсэн шүү. Багш нарын цалиг нэмсэн шүү. Тэгснээр ялангуяа хөдөө орон нутагт энэ ажил дутагдaltaй байгаа хүмүүст сайн мэдээлэл хүрэх энэ боломж нь байгаа аахгүй. Тэгэхээр чинь одоо тий улсын хурлын гишүүд энийг дэмжих нь ойлгомжтой. Яагаад тэгэхээр улсын хурлын гишүүд иргэдтэй ойрхон, иргэдэн таалагдж байгаа ажил хийх ёстой улс төрчтэй байхгүй. Тэ? Энэ дэр улаан цагаан эсэргүүцээд үгүй гэж хэлэх улс төрч том зөв. Харин инфляцийг амар болох гээд байна уу? Тэ? Төгрөгчин цаас болох гээд байна уу? Бус юмны үн нэмэгдэх гээд байна уу? Төгрөгөө хивэлж гаргах гээд байна уу? Тэ? Энэ дэр том зургаараа бодлохоор зангидах ёстой засаг байгаа штэ. Энийг маш нарийн тооцоололтой оруулж ирэх ёстой. Оруулж ирэхдээ эхнээсээ тэгж оруулж ирэх ёстой болохоос биш хүний өөр өөрчлөлтүүдийг нэгтгээд нийлүүлээд зүгээр багцлаад оруулж ирчиххийн тулд сайд гэж байдгүй. Тэхийн тулд эдийн засгийн яам гэж байдгүй. Тэхийн тулд ерөнхий сайд гэж байдгүй. Ирэмблэгдсэн том зургаараа иргэдийнхээ эрх ашигт нэгдсэн энэ шийдвэрийг гаргахын тулд бид нар энэ олон сайд, энэ олон яам, энэ олон дарга нар байгаа байхгүй. Тэрийг л нэхэд ааш тцээц. Ажил хайлт тэмцэл хийх гэж байгаа одоо эмч нарыг ерөнхийдөө засгийн газраас ч гэдэг юм уу төрийн байгууллагаас дарамтлж байна, зогсоох гэж байна, энэ тэмцлийг зогсоох гэж байна, дарамтлж байна гэдэг зүйл ярьж илээ. Гэхдээ үнэн шүү дээ одоо тэр чинь үйлдвэрчний эвлэлийн өцөдөр тэгж ярьсан уу, хизээ ярьсан бэ тий. Тэрнээс өмнө би одоо эмч эмнэлгийн ажилчид эмнэлгийнхантай уулзаа яваад байгаа шүү дээ. Дандаа уулзалтууд хийж байгаа. Тэгээ байнга салбарын сайд орж ирэл хохин шүү. За хохин шүү sorry. Аятайхан багаар гэж байгаа. Аятайхан багаараа юу санхүүгийн шалгалт оруулах шүү. АТГ оруулах шүү. Тэгэхээр би тэгээ хэлж ангу та нар тэгээд оруулах л үсттэй. Та нар ямар нэгэн асуудал гаргаагүй бол оруулах гэлтэй. Гэтэ хэлэх юм аа ярихээр одоо ямар ч асан юмэг ингээд гөвхөөр нэг юу унаа штэ тий. Жижигхан тоосч бай тий. Тэгэхээр чин тэрнээс нь бариад ингээд ячдаг. Гэт тэгдэм бай. Тэгэд эмч эмнэлгийн ажилт чинь одоо ингээд хөөрхөө заа нийт за 60 хэдэн мянган хүн байдаг гэж бодъё заа. За одоо совилогч нар жишээл 15,900 жишээ ч гээд авахгүй яг тоогоороо тий эмч нар гэхэд нэг 15,100. За тэгээ удирдах ажилтнууд 1,600 бусад гэдэг нь тэдгээд ингээд тоонууд. Тэгэд 80.2% дандаа эмэгтэйчүүд. Дандаа эмэгтэйчүүд. 80.2-аас тэгсэн мөртлөө одоо ингээд тэн дотор одоо ялангуяа дунд юм уу баг шатлын ажил хийж байгаа хүмүүс нэг хөвчлэн одоо юу гэдэг өр толгоос эмэгтэйчүүд. Тэгэхээр чин бас дээрлэхэд амархан байгаад байна да. Айлгаж чих боломжтой санагдаад байна да тэднэрт. Тийм үү? Тэгээд тэргүүрээ бүр тэгээс хурцсан олон жил явагдчих асуудал юм байна. Тэгэхээр энэ асуудал ч гэсэн ил гарч байгаад би бол баяртай. Багш нарын ажил хайл дээр бас одоо ажлын 11 дэх өдрөө орж ийн. Хүүхдүүд бол гэртээ